Одоогоос 100,000 гаруй жилийн өмнө дэлхий дээр 6 өөр төрлийн хүн дүрстэн зэрэгцэн оршиж байв. Тэдний нэг нь Африкийн ширэнгэн ойд амьдрах, бусад амьтдаас ялгарах гойд зүйлгүй, байгалийн идэж тэжээлийн хэлхээний дунд хавьд орших сул дорой жирэмснэг амьтад байв. Гэтэл өнөөдөр тэрхүү сул дорой төрөл зүйл дэлхийг бүхэлд нь иргэшээлтэн оруулж, сарыг эзэгнэж, атомыг задалж, амьдралын генетикийн кодыг өөрийн дураар өөрчилж байна. Энэ бол Тэнгэрээс буусан гайхамшиг байсангүй. Харин манай гаригийн түүхэн дэх хамгийн цус сасгаруулсан, хамгийн ухаалаг, бас хамгийн гайхалтай хувьслын үр дүн байв. Израилийн түүхч Ювал Ной Хараригийн Sapiens хүн төрлөختний товч түүх хэмээх содон бүтээл бидний оршихуйн энэхүү гүнгүнзгийн нууцыг хөндөж уншигчдын тархинд жинхэнэ хувьсгал хийсэн бүтээл юм. Мэдээч хэрэг асуух асуулт маш олон бий. Бид хэрхэн яаж бусад хүн төрөлтнүүдээс илүү дасан зохицож дэлхий дээр цор ганц эзэн болж чадав? Хариулт нь бидний булчин шөрмөс эсвэл зэвсэг техникт байсангүй. Хариулт нь бидний үлгэр зохиох чадварт оршиж байв. Өөрөөр хэлбэл үлгэр зохионо гэдэг нь хийсвэрлэн бодох чадвартай гэдгийн баталгаа юм. Харари үүнийг танин мэдхүйн хувьсгал хэмээн нэрлэдэг. Хүн төрлөختөн бол нүдэнд харагдаж гарт баригдахгүй зүйлсийг тархин дотроо урлан бүтээж, түүндээ олуулаа итгэж чаддаг дэлхий дээрх цорын ганц амьтан. Шашин, улс үндэстэн, мөнгө болон хууль эрх зүй, хүний эрх, бүр таны ажилтдаг компани хүртэл байгаль дээр боддоор оршин байдаггүй. Энэ бол зөвхөн сапиенсуудын тархин доторх хамтын төсөөлөлт оршдог. Энэхүү хуурмаг мөртлөө хүчрхэг төсөөлөлтөө сохроор итгэх итгэл нь сая танихгүй хүмүүсийг нэгэн зорилгын дор нэгтгэж, пирамидыг босгож, сарлуу нисэх юр бусын хүчийг бидэнд олгов. Гэвч бидний энэхүү сүр жавхлант түүх тэр чигтээ ялалт баяр баясгалангаар бүтээгүй. Зохиогч номныхон дунд хэсэгт буюу хөдөө аж ахуйн хувьсгал хэсэгт хүн төрлөختний түүхийн хамгийн том парадоксыг дэлгэн тавьдаг. Бид байгалыг иргэшээлдэн оруулж, газар тариалан эрхэлснээр амьдрал маань илүү жаргалтай, илүү хялбар болсон гэж хүн бүхэн андуурдаг. Гэтэл яг үнэндээ хүн улаан буудааг гаршуулсан биш. Харин улаан буудаа өөрөө хүнийг гаршуулсан гэвэл та итгэх үү? Чөлөөтэй ан гөрөө хийж, байгалийнхын хуулиар дураараа тэнүүжилж явсан хүн төрлөختөн нэг л өглөө сэрмэгцээ хэдхэн га талбайн боол болон хувирч, өглөөнөөс үдэш хүртэл нуруугаан бүгтийн ажиллаж, татвар төлж, өмч хөрөнгөө хамгаалахын тулд дайтаж эхэлсэн түүхтэй. Улаан буудаа тариалж эхэлсэн явдал нь биологийн хувьд хүн амын тоог огцом өсгсөн ч хувь хүний амьдралын чанар аз жаргалыг үрд булаан авсан түүхэндх хамгийн том лувир байв. Улмаар түүхийн хүрдэд цааш эргэх тусам хүмүүс илүү нягт сүлжээнд нэгдэж эхэлжээ. Гэхдээ хэл соёл, шашин шүтэлгээрээ хуваагдсан бие биеэ үзэн яддаг хүмүүсийг эвлэрүүлж чадсан хамгийн хүчрхэг хиймэл үзэл санаа нь мөнгө болон хувирсан юм. Мөнгө болон хүн төрлөختний зохион бүтээсэн хамгийн төвчээртэй, хамгийн түгээмэл итгэлцлийн системд тооцогддог. Хүмүүс нэгнийхэн итгэдэг бурханд итгэхгүй байж болох ч нэгнийхэн халаасанд байгаа цаасан мөнгөний үн цэнэнд хизээч эргэлздэггүй. Чухам энэ л итгэлцэл дээр дэлхийн эдийн засаг, эзэнт гүрнүүдийн сүр хүч, шашны номлолууд тогтож хүн төрлөختнийг нэгэн дээвэр дор нэгтгэж чадсан юм. Тэгвэл сүүлийн 500 гаруй жилийн хугацаанд хүн төрлөختөн урд өмнө байгаагүй хурдаар хувьсан өөрчлөгдөж эхлэв. Үүний нууц нь маш энгийн. Ердөө бид бүхнийг мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөнд оршино. Шинжлэх ухааны хувьсгал нь байгаль дэлхийн боол байж ирсэн хүн төрлөختнийг бурхны сэнти рүү хөдөлсөн хувьсгал болсон. Бид өнөөдөр хиймэл оюун ухааныг бүтээж, үхлийг ялахын төлөө тэмцэж, өөрсдийнхөө эволюцийн хувь заяаг өөрсдийн гарт авахар зүтгэж байна. Гэхдээ Sapiens номын зохиолч Харари номынхон төгсгөлд уншигчдыг гүнзгий гуниг чимээгүй эргцүүлэлт автуулдаг. Бид дэлхийг эзэгнэж, бурхантай дүйцэхүйц хүч чадалтай болсон хэдий ч ан гөрөө хийж явсан өвөг дээдсээсээ илүү аз жаргалтай болж чадцгаасан уу? Хүн төрлөختөн бид өөрсдийн тансаг хэрэглээг хангахын тулд тэрбум амьтдыг үйлдвэрийн дамжлага дээр тарчлан устгаж, их дэлхийгээс сүйтгэж байна. Бид юу ч хийж чадахуйц хязгааргүй шахуу хүчтэй болж чадсан ч яг юу хүсээд байгаагаа өөрсдөө ч мэдэхгүй төөрөлдөж явна. Юу хүсэхээ мэддэггүй, сэтгэл ханамжгүй, хариуцлагагүй бурхны дүрд тоглогчдоос илүү аюултай зүйл энэ ертөнцид үгүй.
Sapiens хэмээх энэ ном бол зүгээр нэг түүхийн сурах бичиг огтосоо биш. Энэ бол бид хэн бэ? Бид хаанаас ирсэн бэ? Одоо хаашаа явж байна вэ гэдгийг товтон харуулсан философи болон түүхийн агсан шатны сурах бичиг юм. Энэхүү номыг уншиж дуусгах мөчид таны эргэн тойрондох ертөнц, улс төр, нийгмийн тогтолцоо, тэр байтугай өглөөний цайндаа идэж буй талах хүртэл тис өөр утга санаатай болж хүн төрлөختний агуу их бөгөөд эмгэнэлт түүхийг улам бүр ойлгох болно. Тэгэхээр энэ ном маань үндсэндээ бол 4 бүлэгтэй. Одоо би хамгийн ихний бүлгийг буюу танин мэдхийн хувьсгал гэх бүлгийг та бүхэндээ товч томилон ярьж өгье. Одоогоос 70,000 орчим жилийн өмнө бидний өвөг дээдэс буюу Homo sapiens Африкийн саваннад амьдардаг. Бусад амьтдаас ялгарах гойд зүйлгүй байгалийн эдэш тэжээлийн гинжин хэлхээний яг дунд хэсэгт нь оршдог жирэмс нэгэн сул дорой амьтан байв. Бидний өвөг дээдэс арсланд бариулж, могоод хатгуулж, өөрөөсөө жижиг амьтдыг л агнаж амь зуудаг байв. Тэр үед дэлхий дээр зөвхөн сапиенс биш, Нендертал зэрэг өөр 5-6 төрлийн хүн дүрстнүүд зэрэгцэн оршиж байв. Сапиенсүүдийн хувьд бусдаасаа онцгойрч дэлхийд ноёрхох ямар ч шинж тэмдэг тухайн үед ажиглагдсангүй. Гэтэл яг энэ үед хүний тархины дотоод бүтцэд генийн санамсаргүй өөрчлөлт явагдаж, сэтгэн бодох болон хоорондоо харилцах цоошин чадруудыг бий болгож эхлэв. Ювал Ной Харари үүнийг танин мэдхийн хувьсгал хэмээн нэрлэдэг. Энэхүү хувьсгал нь хүнийг байгалийн боолоос дэлхийн эзэн болгосон дэлхийн түүхэн дэх хамгийн том үсрэлт байв. Энэ бүхэн хэрхэн явагдсныг 3 үндсэн үе шаттайгаар задлан тайлбарлая. Нэгдүгээрт ховж ив. Мэдээч хэрэг бусад амьтдад ч гэсэн өөрсдийн гэсэн ойлголцлын систем буюу хэл яриа байдаг. Жишээлбэл сармагчингууд болгоомжил арслан ирж байна гэх мэтээр нэгэндээ дохиогч чаддаг. Харин сапиенсүүдийн хэл ярианы эхний том давуу тал нь зөвхөн гадаад аюулыг нэгэндээ мэдээлэх бус, харин бие биенийхэн тухай мэдээлэл солилцох буюу нэг ёсондоо ховж ив хөөцөлдөх чадварт оршиж байв. Хүн бол нийгмийн амьтан. Иймээс хэн нь хинтэйг дайсагнавцаж байна, хэн нь илүү хүчтэй байна, хэнд нь итгэж болох вэ гэдгийг мэдэх нь ширэнгэн ойд амьд үлдэхийн тулд арслан хаана байгааг мэдхээс дутгааргүй чухал байв. Ховж ив ярьдаг болсноор хүмүүс илүү нягт холбоотой болж бүлгийн тоо толгой 150 хүртэлх гишүүнтэй болон өргөжүүлж чаджээ. Гэхдээ 150 хүнээс даваад ирэхээр хүн бүр бие биеэ таних боломжгүй бодж ховж ивийн хүчин суларч бүлэг дотроо хагаралтан салдаг байв. Тэгвэл сапиенсууд энэхүү 150 хүний хязгаарыг хэрхэн давж саяараа нэгдэж чадсан бэ? Үүний шалтгаан бол хүний хийсвэрлэх чадварт оршдог. Хийсвэрлэх чадвар бол танин мэдхийн хувьсгалын хамгийн гол цөм, хүн төрлөختний хамгийн агуу нууц юм. Сапиенсууд зөвхөн боддоор оршин байгаа зүйлсийн тухай яриад зогсохгүй, байгаль дээр огтоосоо байдаггүй, зөвхөн өөрсдийнх нь төсөөлөн бодсон зүйлийн тухай ярилцгааж түүндэн итгэж чаддаг болов. Үүнийг бид үлгэр домог, шашин шүтлэг, эсвэл идеологи гэж нэрлэдэг. Жишээ нь нэг овгийн 500 хүн бие биеэ огт танихгүй байлаач биднийг хамгаалдаг нэгэн хүчрхэг сүнс тэнгэрт бий гэсэн нэг л уран сэтгэмжинд буюу нэгэн шашинд хамтдаа итгэжчихвэл тэд шууд л ахан дүүс болцоож нэгэн зорилгын төлөө мөр зэрэгцэн тулалдаж чаддаг. Энэ чадвар өнөөдөр ч биднийг удирдсаар байна. Харари үүнийг батлахын тулд энэхүү номонд Францын алдарт Peugeot машины компаниг жишээ татдаг. Peugeot компани гэж яг юу вэ? Тэдний үйлдвэрлэсэн машин нь компани лав биш. Мөн тэнд ажилладаг ажилчид болон захирлууд нь ч компани биш. Учир нь бүхий л ажилчид нь халагдсан ч компани оршин байсаар байх болно. Үйлдвэрийн барилгын шалгаагүй компани биш. Үнэн дээр Peugeot компани гэдэг нь яг л эртний хүмүүсийн зохиосон үлгэр домог шиг бидний тархин дотор оршиж байдаг хуулийн этгээд хэмээх хамтын төсөөлөл юм. Хэрв дэлхийн бүх хүн, бүх хуульчид болон шүүгчид энэ компани оршин тогтнолт бүрэн итгэхээ болжхвол Peugeot компани нүд ирэмхийн зур ууршин алга болно. Мөнгө болон хүний эрх, улс үндэстэн хэл хязгаар, хууль цааз гээд бидний амьдралыг зохицуулж буй бүх систем нь байгалийн хууль бус, харин бидний өөрсдөө зохиож хамтдаа итгэцгээсэн хурмаг төсөөлөл төдийхөн. Чухам энэ чадрынхан ачаар сапиенсууд сая танихгүй хүмүүстэй уян хатан зохион байгуулалттайгаар хамтран ажиллах дэлхий дээрх цорын ганц амьтан болон хувирсан юм.
Улмаар саяараа нэгдэж чадсан сапиенсуудын өмнө тэр цагаас эхлэн өөр ямар ч амьтан, ямар ч хүн дүрстэн бидний өмнө зогсож зүрхэлсэнгүй. Танин мэдгүй хувьсгал явагдсанаас хойш сапиенсууд Африкаас хавин гарч дэлхийд даяар тархахдаа тааралдсан бүхий л нендерталчуудыг устгаж эсвэл уусгаж Африк болон Австрали төвд очихдоо тэндхийн авраг бит хөхтөн амьтдыг олноор нагнаж экологийн анхны томоохон сүрлийг авчирсан байдаг. Гэхдээ энэ хувьсгалд нэгэн маш том сул тал бий. Бусад пирамидуудын орой дээр байдаг махчин амьтад, тухайлбал арслан, авраг загас гэх мэтээр тэд хэдэн сая жилийн турш айжмаар хувьсан өөрчлөгдөж байж эдэж тэжээлийн хэлхээний орой хэсэгт заларсан байдаг учраас тэд байгальтайгаа дасан зохицож экосистемийн тэнцвэр хадгалагддаг байсан. Харин сапиенсууд хэдхэн мянган жилийн дотор нэг ёсондоо бол нүд ирэмхийн зурт хоол тэжээлийн хэлхээний дунд хэсгээс туйлын оргил руу гарч ирсэн. Бид биологийн хувьд саяхан л бусад амьтдад идүүлчихгүй байх юмсан хэмээн чичигнэн нуугддаг сул дорой байсан учраас хүн төрлөختөн тэжээлийн пирамидын оройд гарсныхан дараач гэсэн дотоод айдас түгшүүртэй хэвээр үлдсэн юм. Дэлхийд ноёрхож буй хүн төрлөختөн өргөж байр суурин автахаас айцгааж бүхнийг хяналтандаа байлгахыг улаан оролддог нь үүнтэй холбоотой. Бидний түүхэнд гарсан ихэнх дайн дажин болон харгислууд байгаль орчны сүрэл нь бидний энэхүү хэд хурдан олдсон эрх мэдэл болон гүн гүнзгий айдсын хослолоос үүдэлтэй гэж хараарай дүгнэдэг. Товчхондоо бол тань мэдгүй хувьсгал гэдэг нь бид гараараа зэвсэг хийсэн тухай биш, харин тархин дотроо үлгэр бүтээж тэрхүү үлгэртэй саяараа хамтдаа итгэж чаддаг болсон тухай түүх юм. Энэхүү үлгэрийн хүчээр бид их дэлхийг эзэгнэн захирч өнөөдрийн нийгэм, улс төр, эдийн засгийн авраг том системийг босгож чадцгаасан юм. За одоо тэгвэл үргэлжлүүлээд 2 дугаар бүлэг болох хөдөө аж ахуйн хувьсгалын талаар маш товч тодорхой байдлаар томилон хүргэе. Одоогоос 12,000 орчим жилийн өмнө хүн төрлөختний түүхэнд нэгэн гайхамшигтай бөгөөд эмгэнэлтэй үйл явдал болсон нь хөдөө аж ахуйн хувьсгал байв. Бид түүхийн сурах бичгээс үүнийг уншихдаа хүн төрлөختөн улам бүр ухаачиж байгалийн нууцуудыг нээн илрүүлж ургамал амьтныг иргэшээлтэн оруулснаар үсгэлэн болон айдас гүйцээс савцгааж соёл иргэншлийн гэрэлт зам руу орсон хэмээх бахархалт түүхээр төсөөлдөг. Гэвч Ювал Ноа Харари энэхүү гинэн төөрөгдлийг оронгоор нь эргүүлж хүн төрлөختний гашин үннийг дэлгэн тавьсан юм. Тэрээр энэхүү хувьсгалыг түүхийн хамгийн том лувр хэмээн нэрлэжээ. Учир нь луврын эзэн нь хаад ноёд эсвэл дарангуулагчд байсангүй. Харин ойрох дорндын хадархаг уулан дургадаг нэгэн төрлийн жирийн нэг зэрлэг өвс байв. Тэр бол улаан буудаа юм. Бид хүн төрлөختөн улаан буудааг гаршуулсан хэмээн итгэцгээдэгч үнэндээ бол улаан буудаа хүнийг гаршуулсан юм. Улаан буудаа гихч энэхүү ургамал ямар ч хөлгүй, гаргүй, мөн тархихгүй хэрнээ хэдхэн мянган жилийн дотор дэлхийн өнцөг булан бүрт тархаж их дэлхийг эзэгнэж чадсан. Гэхдээ хэрхэн гэж үү? Хэрхэн тэгж чадсан бэ гэвэл улаан буудаа гих энэхүү ургамал дэлхий дээрх хамгийн ухаалаг, хамгийн аюултай амьтан болох Homo sapiens-уудыг өөрийнх нь төлөө өдөр шөнөгүй нуруугаан бүхтэйтэл ажилтдаг, өөрсдийн боол болгож чадсанд оршдог. Юуны өмнө улаан буудаа чулуурхаг хөрсөнд ургадаггүй тул хүн түүнийг тарихын тулд нуруугаан өвдөлт чулуу түүж эхлэв. Мөн улаан буудаад ус маш их хэрэгцээтэй байдаг тул хүн төрлөختөн голоос мөрөн холгох шахам ус зөөдөг болов. Түүнчлэн улаан буудаа ургамлын өвчнүүд болон шавжинд амархан устдаг тул хүн төрлөختөн халуун нарны доор үе мөчөн өвдөлт шавж устгаж зэрлэг өвсийг нь зулгаах болов. Ан гөрөө хийж эрх дураараа тэнүүчилж байгалийн хуулиар эрх чөлөөтэй амьдарч байсан хүн төрлөختөн нэг л өглөөс ирэхэд хэдхэн га талбай, хэдхэн шуудаа үр тарианы төлөө борив бохис хийлгүй зүтгэдэг болов. Хөдөө аж ахуйн хувьсгал гарахаас өмнө буюу анчин гөрөөчин төвөрлөгч байх үед хүмүүсийн амьдрал хамаагүй хялбар бас баялаг байв. Тэд өдөрт ердөө 3-4 цагийг хоол тэжээл хайхад зарцуулж, үлдсэн хугацаанд нь гэр бүлтэйгээ тоглон наадаж, өөр хоорондоо түүх хуучилж, амран хэвтдэг байв. Хоол хүнс нь олон төрлийн жимс самраас эхлээд төрөл бүрийн амьтны мах гээд маш баялаг байсан тул тэд эрүүл чирэг байцгаав. Гэтэл хүмүүс тариачин болсноор хүн зөвхөн нэг л төрлийн үр тариагаар ихэвчлэн хооллох болж хоол тэжээлийн дутагдалд орж эхлэв. Хүний биеийн анатом ан гөрөө хийх, гүйж харах, модон давирахад зориулагдсан байснаас биш өдөржин газар ухаж усан дор тонголцоход зориулагдаагүй байв.
Үүний үр дүнд хүний нуруу муриж, үе мөч нь өвдөж, дархлаа нь суларч эхлэв. Тэгвэл энэ бүх зовлон руу хүн төрлөختөн яагаад өөрсдийн сайн дураар өсрөн ороход хүрэв? Энэ бол тансаглалын урих байв. Хүмүүс тухайн үед юу гэж бодсон бэ гэвэл хэрв бид жаахан илүү хөдөлмөрлөөд үр тариа хурааж нөөцөлбөл маргааш юу идэх вэ гэж санаа зовхгүй арай хялбар амьдрах юм байна гэж бодоцгоосон. Гэтэл хүнс элбэг дэлбэг болохын хэрээр эмэгтэйчүүд ойрхон төрцгөөж хүн амын тоо огцом өсөж эхлэв. Хүн ам өсгийн хэрээр нөгөөх хураасан ургац нь хүрэлцгээ болж улам их талбайг хагалж улам олон цагаар зогсолтгүй хөдөлмөрлөх шаардлагатай болж эхлэв. Нэгэнт олширсан хүн амыг буцаагаад ан гөрөөгөөр тижих ямар ч боломжгүй болсон тул хүн төрлөختөн энэхүү торноосоо гарч чадалгүй эргэлт буцалтгүйгээр түгжигдсэн юм. Хялбар амьдрах гэсэн бидний хүсэл биднийг эргээд хамгийн хүнд хөдөлмөрийн хүлээс рүү шидэж орхив. Газар тариалан эрхлэхийн хэрээр хүнд хамгийн аимшигтай өөр нэгэн ойлголт бий болсон өмч байв. Хүмүүс анх анчин байх үед хиндэж хувийн газар, хувийн өмч гэж байсангүй. Харин тариачин хүн өөрийнх нь хөлсөө туслуулан байж ургуулсан талбайгаа өөр бусдаас хамгаалахын тулд хашаа барьж энэ бол миний газар, миний өмч хэмээн тунхаглаж эхлэв. Өмчтэй болсон хүн түүнийгээ хулгайч болон дээрэмчдээс бусад овгуудаас хамгаалах хэрэгтэй болсон тул зэвсэгт мөргөлдөөн дайн дажин урд өмнө байгаагүйгээр газар авч эхлэв. Түүнчлэн ургац хурааж хүнс нөөцлөх боломжтой болсон нь хүмүүсийн дунд элит анги давхраг үүсэх үндэс болов. Хүмүүсийн 90% нь өглөөнөөс орой хүртэл тариан талбай дээр хөдөлмөрлөж байхад үлдсэн 10% нь буюу хаад ноёд тайж язгууртан мөн шашны тэргүүнүүд тэдгээр үлдсэн 90%-ийн ургацыг татвар нэрээр хураан авч өөрсдөө хөдөлмөрлөхгүйгээр тансаг ордонд сууж яруу найраг, урлаг, уран зохиол, гүн ухаан, дайн тулаануудыг хүсснээрээ явуулах болов. Соёл иргэншил гэдэг нь үнэндээ бол цөөн хэдэн эрх мэдэлтнүүдийн мөрөөдлийг сая тариачдын хөлс нулимсаар тижээн тэтгэж босгосон харгас самхаг юм. Энэ хувьсгалын хамгийн чимээгүй бөгөөд хамгийн өрөвдөлттэй золиос нь гаршуулсан амьтад байв. Хүн төрлөختөн үхэр, гахай, хон, тахяг гаршуулж эхэлсэн. Эволюцийн буюу биологийн үүднээс харвал тэд маш амжилттай амьтад. Учир нь тэдний тоо толгой дэлхий дээр тэрбумаар өнөөдөр тоологдож байна. Гэвч хувь амьтны үүднээс нь харах юм бол тэд дэлхий дээр хамгийн зовлонтой, хамгийн эмгэнэлт хувь тавилантай амьтад болов. Туглыг эхээсэн салгаж, үхрийг зөвхөн сүү өгдөг машин гих мэтээр үзэж, гахайг эргэж чадахгүй жижиг торонд насан туршид нь хорж нядавдаг. Хөдөө аж ахуйн хувьсгал бидэнд нэг л асар том гүн ухааны сургамжийг давхар үлдээсэн юм. Эволюц буюу төрөл зүйлийн амжилт гэдэг нь хизээч хувь хүний аз жаргалтай дүүцдэггүй. Улаан буудаа газар тариалангийн ачаар хүний төрөл зүйл маш амжилттай үржиж дэлхийн хүн ам саяараа өссөн ч тэрхүү аврах том хүн амыг бүрдүүлж буй хүн нэг бүрийн сэтгэлийн зовлон, биеийн ядаргаа, нийгмийн дарамт, өвчин эмгэг урд өмнө хизээж байгаагүйгээр нэмэгдэжээ. Хүн төрлөختөн их дэлхийн цээжинд эргэж буцалтгүйгээр гүнзгий үндсээ зоож соёл иргэншлийн аврага цагиргыг эргүүлж эхэлсэн ийхүү бидний хувьд агуу их ололт бас түүхэндх хамгийн том гав гинж болон хувирсан энэ байв. Тэгвэл Sapiens номын маань 3 дугаар бүлэгт хүн төрлөختний нэгдлийн талаар маш тодорхой өгүүлдэг. Одоогоос хэдэн мянган жилийн өмнө дэлхий гэдэг яг л мянган тусдаа гаригуудын цуглуулга мэт байдалтай оршиж ирсэн. Америк тивд амьдрах индианчуудын хувьд гэхэд Аз тив гэж байдгийг огтоосоо мэддэггүй. Аз тивд хятадын соёл иргэншил эсвэл нүүдэлчин соёл хэрхэн цэцэглэн хөгжиж буйг тэд зүүдэндээ ч төсөөд чадхааргүй байв. Мөн Австралийн уугуул иргэдийн хувьд дэлхий гэдгийг зөвхөн өөрсдийнх нь амьдардаг арлаар л төсөөлдөг байж тэр цагт хүн төрлөختөн бие биесээ тусгаарлагдсан өөр өөрийн хэв соёл бурхадтайгаар олон мянган өөр ертөнцид амьдарцгааж байв. Гэвч түүхийн хүрдийг алсаас маш томоор нь харах юм бол нэгэн аимшигтай бөгөөд гайхалтай зүй тогтол харагддаг. Түүхийн сум үргэлж нэг л чиглэл рүү зааж байдаг нь нэгдэл юм. Цаг хугацаа өнгөрөх тусам жижиг овгууд нэгдэж хот улс болцгоож, хот улсууд нэгдэж эзэнт гүрэн болж, эцэстээ өнөөдрийн шиг дэлхийг бүрхсэн ганцхан аврах том даяаршсан ертөнц болон хувирав. Тэгвэл хэв соёл арьс өнгөөрөн эрс ялгаатай бие биенийхэн бурхтыг үзэн яддаг хүмүүс хэрхэн юуны хүчээр ингэж нэгдэн нийт чадав.
Ювал Ной Харари үүний нууцыг хүн төрөлхтний тархин дотор бүтээсэн 3 агуу химик төсөөлөл буюу ертөнцийг холбогч 3 том цавуугаар тайлбарладаг. Энэ 3 нэгдэл бол мөнгө болон эзэнт гүрэн, түүнчлэн шашин 3 юм. Бид мөнгийг цаас, зоос эсвэл банкны дансан дах тоо гэж боддог. Гэвч үнэндээ мөнгө бол материаллык зүйл биш бөгөөд хүн төрөлхтний түүхэнд зохион бүтээгдсэн хамгийн түгээмэл, хамгийн гайхалтай сэтгэл зүйн итгэлцлийн систем юм. Хүмүүс шашин шүтлэхээр нэгдэж чадахгүй байж болно. Загалмайтнууд болон лалын шашинтнууд олон зуун жилийн турш бие биеэ тэрс үзэлтнүүд хэмээн үзэж цуст дайн хийсээр ирсэн. Гэвч тэд шашны тэр их дайныхан хажуугаар бие биетэйгэн худалдаа наймаа хийж автан зоосон дээр төгс хэл амаа ололцдог байв. Яагаад гэвэл мөнгөнд шашин эсвэл арьс өнгө хүйс ямар ч хамаагүй. Мөнгө хүнээс ямар нэгэн бурханд итгэхийг шаарддаггүй. Мөнгө хүнээс зөвхөн бусад хүмүүс энэ цаасанд итгэж байгаа гэдэгт итгэхийг л шаарддаг. Харари номондоо нэгэн гайхалтай жишээ татдаг. Ал-Каида бүлэглэлийн удирдагч Осама Бин Ладен Америкийн нэгдсэн улсын шашин соёл улс төрийг тэр чигт нь үзен ядаж тус улсыг устгахыг хүсдэг байсан ч Америкийн долларыг хизээч үзен ядаж байгаагүй. Тэр долларыг маш дуртаяа ашиглаж байв. Мөнгө бол хүмүүс бие биеэ үзен яддаг байсан ч хамтран ажиллах боломжийг олгодог цорын ганц хүчин зүйл юм. Энэ нь хүн төрөлхтнийг нэгтгэсэн хамгийн анхны бөгөөд хамгийн бат бөх гүүр байв. Тэгвэл түүхэнд хамгийн их үзэн ядагдаж, хамгийн их хараалгасан ойлголт бол эзэнт гүрнүүд байж магадгүй. Эзэнт гүрнүүд үргэлж дайн дажин хийж, цус урсгалт болон боолчлол, дарангуйлал устгал дээр тогтож ирсэн. Ром, Монгол, Османы эзэнт гүрэн, эсвэл Британий эзэнт гүрэн гэд бүгд л жижиг үндэстнүүдийг залгиж, соёлыг нь устгаж байж томорцгоосон. Гэвч Харари биднийг энэхүү түүхэн үнэнтэй маш өвөрмөцөөр мөн гашуунаар нүр тулгаруулдаг. Бид эзэнт гүрнүүдийг хичнээн их үзэн ядлаач өнөөдрийн бидний соёл, бидний мөн чанар тэр чигтээ эзэнт гүрнүүдийн өв хөрөнгө гэж хэлж болно. Эзэнт гүрнүүд олон өөр хэд соёлтой хүмүүсийг хүчээр нэгэн дээвэр дор оруулснаар хууль эрх зүй бичиг үсэг, дэд бүтэц болон хэд соёлыг асар хурдцтайгаар дэлхийд даяар түгээсэн юм. Өнөөдөр энэтхэгчүүд Британий колоничлалыг үзэн яддагч тэдний улс төр Британий шүүхийн систем тэр байтугай үндэсний бахархал болсон крикет тоглоом нь хүртэл Британий эзэнт гүрний үлдээсэн өв гэдэгтээ маргах хүн байхгүй. Цэвэр соёл гэж дэлхий дээр өнөөдөр хаанч байхгүй. Бүх соёл аль нэгэн эзэнт гүрний төрөмгийлэл цусан мөрөөр дамжин холилдон уусаж бий болсон. Эзэнт гүрнүүд хүн төрөлхтнийг харгислаар зовлонгийн далаад унагсан боловч яг тэр цусаараа орчин үеийн даяаршсан ертөнцийн суурийг цутгаж бид ба тэд гих ялгааг айжмаар уусхан нэгтгэсэн юм. Тэгэхээр мөнгө хүмүүсийг эдийн засгийн хувьд харин эзэнт гүрэн улс төрийн хувьд нэгтгэж чадсан бол шашин хүмүүсийг оюун санааны хувьд нэгтгэжээ. Эрт цагт овог аймагуд зөвхөн өөрсдийн амьдардаг уул усны сүнс савдаг, орон нутгийн жижиг бурхтад итгэдэг байв. Харин Христийн шашин, Исламын шашин, Буддын шашин зэрэг нь орчлон ертөнцийг захирдаг ганц л үнэн, ганц л дээд хүч бий гэсэн түгээмэл номлолыг гаргаж ирснээр хүн төрөлхтнийг орон зай цаг хугацаанаас үл хамааран нэгтгэх асар том цавуу болсон юм. Тэдгээр шашнууд номлохдоо энэ бүх дээд үннийг дэлхийн бүхэн мэдэх ёстой гэсэн номлогчийн чанартай байсан тул тэв алгасан тархаж чадсан юм. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Харари орчин үеийн үзэл сурталчилгааг буюу капитализм, коммунизм, либерализм мөн хүний эрх зэргийг яг л шашинтай ижил бүтцтэй гэж тайлбарладаг. Жишээ нь хүний эрх гэдэг ойлголт байгаль дээр биологийн хувьд хаанч байхгүй. Байгальд цор ганц хууль үйлчилдэг нь хүчтэй нь хүчгүйгээр барьж иддэг хууль. Гэвч орчин үеийн хүмүүс хүн бүр төрхөөсөө эрх чөлөөтэй тэгш эрхтэй гэдэгт яг л бурханд итгэж буй мэтээр маш гүн гүнзгий бөгөөд сохроор итгэцгээдэг. Энэхүү либерал хүмүүнлэг үзэл хэмээх орчин үеийн шашин нь өнөөдөр дэлхийн бараг бүх улс орныг нэгтгэж нэгдсэн үндэсний байгууллага хэмээх сүмийг байгуулахад хүргэсэн юм. Өнөөдөр бид дэлхийн дулаалал, эдийн засгийн хямрал, цөмийн дайны аюулыг ярихдаа зөвхөн нэг улс үндэстний бус харин дэлхийн нийтийн хэмжээнд ярьж байна. Хүн төрөлхтөн одоо нэг л зах зээлтэй, нэг л хууль эрх зүйн ерөнхий ойлголттой, нэг л шинжлэх ухааны суурьтай болцгоо.
Бид сайнч бай, мууч бай, нэг л аврах том дэлхийн эзэнт гүрний иргэд болцгоолсон бөгөөд энэ бүхэн биднийг түүхийн эцсийн бөгөөд хамгийн хүчрхэг үсрэлт болох шинжлэх ухааны хувьсгал руу хөтлөх ихэлсийг тавьсан юм. Тэгвэл одоо төгсгөлийн буюу 4-р бүлгийн талаар товч ярив. Одоогоос ердөө 500 орчим жилийн өмнө дэлхийн ертөнц мянган жилийн турш байсан тэр янцаараа хүмүүсийн амьдрал өвөгдөөдсөнхэн үеэс нэг их өөрчлөгдөөгүй удаан бөгөөд уйтгартай хэмнэлээр үргэлжилсээр байв. Хөндөрлөгдөн, өвчин зовлон, үдсэглэн, байгалийн гамшигын өмнө өвдөг сөхрөн, тэнгэр өөд харж бурхтаас аврал ирэн залбирсаар байв. Гэтэл 1500-аад оны үеэс эхлэн нэгэн юр бусын урд өмнө хизээж байгаагүй хүчрхэг дэлбэрэлт хүн төрлөختний дунд гарсан нь шинжлэх ухааны хувьсгал байв. Энэ хувьсгалын үр дүнд сүүлийн 500 жилийн дотор хүн төрлөختний толгой 14 дахин өсөж, эдийн засгийн гарц 240 дахин, эрчим хүчний хэрэглээ 115 дахин нэмэгдэв. Бид саран дээр хөд тавьж, атомын цөмийг задлаж, үхлийн аюулт тахлуудыг ялан дийлж, дэлхийг бүхэлд нь хэрсэн мэдээллийн сүлжээг бүтээж чадав. Тэгвэл энэ бүх эд шидмэт хүч чадлын их уурхай нь чухам юу байв? Ювал Ной Харари номныхон энэхүү төгсгөлийн бүлэгт шинжлэх ухааны хувьсгалыг гайхамшигт технологийн жагсаалтаар бус, харин хүний оюун санаа, улс төр, эдийн засгийн философийн үүднээс маш гүнзгий задлан тайлбарладаг. Бид шинжлэх ухааны хувьсгалыг микроскоп болон дуран авьяа эсвэл уурын хөдөлгүүрээр зохион бүтээгдснээр эхэлсэн гэж үздэг. Гэвч үнэн дээр энэ хувьсгал хүний тархин доторх нэгэн асар том номлолын нуралтаар эхэлсэн юм. Тэр бол бид бүхнийг мэдэхгүй хэмээн хүлээн зөвшөөрсөн явдал байв. Шинжлэх ухааны хувьсгалаас өмнө хүмүүс ертөнцийн бүх чухал мэдээллийг Бурхан аль хэдийн Библи, Коран, эсвэл Ведийн судар зэрэг ариун номнуудад бичиж үлдээсэн. Бидний мэдэхгүй зүйл тэнд байхгүй гэж бат итгэдэг байв. Хэрв ямар нэгэн өвчин гарвал ламаас асууцгаана. Улмаар лам судар номоо эргүүлж байгаад хариултыг нь олж хэвдэг байв. Харин орчин үеийн шинжлэх ухаан бид юу ч мэдэхгүй юм байна. Бидний итгэж ирсэн уламжлал, шашны сургаалууд нь бүгд буруу байж магадгүй. Тиймээс өөрсдөө ажиглаж, өөрсдөө туршилт хийж, математикаар баталж үзцгээе гэсэн асар том эр зориг, оюун санааны давуу байдлыг гаргаж ирсэн юм. Бид өөрсдийнхөө юу ч мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрсөн энэхүү хоосон орон зайн хүн төрлөختнийг шинэ мэдлэг рүү, шинэ төв рүү, шинэ гариг руу хөтлөх хамгийн хүчтэй хөдөлгүүр нь болсон юм. Ингэснээр хүн төрлөختөн мэдлэгийг Бурханаас гуйх биш, харин өөрсдөө бүтээж эхлэв. Гэхдээ шинжлэх ухаан хизээж хоосон агаар дээр зөвхөн эрдэмтдийн сониуч зангаар хөгжөөгүй. Харари энэ номондоо хүн төрлөختний түүхийг өөрчилсөн асар хүчрхэг бөгөөд цус дэвслийг илчилдэг. Энэ бол шинжлэх ухаан, Европын эзэнт гүрнүүд болон капитализмын салшгүй хэлхээ холбоо юм. Яагаад Азийн агуу гүрнүүд тухайлбал Хятад энэтхэг мөн ойрох дорнодод биш, харин Европын жижигхэн улсууд дэлхийг эзэд чадав. Учир нь тэд цэргүүдтэйгэн цуг эрдэмтдийг үргэлж авч явдаг байв. Европын эзэнт гүрнүүд шинэ газар нутаг нэг экспедицүүдийг байнга санхүүжүүлдэг байсан. Улмаар тэдний эрдэмтдэн шинэ газар нутаг, шинэ ургамал болон амьтан цаг агаарын мэдээллийг судалж, тэрхүү мэдлэгийн хүчээр эзэнт гүрнүүд тухайн улсыг хялбархан эзлэн түрэмгийлж колончлдог болов. Колончлсон газараасаа олсон асар их авт баялгаараа капиталистууд улам бүр баяжиж, тэр мөнгөөрөө дахин шинэ шинжлэх ухааны судалгааг санхүүжүүлнэ. Ингэснээр шинжлэх ухаан тухайн хүмүүст мэдлэгийг өгнө. Харин мэдлэг нь эрх мэдэл, хүч чадал болон хувирна. Тэгвэл тэр шинэ хүч чадал эрх мэдэл нь эргээд эд баялагийг эзэндээ авчирдаг. Харин тэр эд баялаг нь дахин шинжлэх ухааныг санхүүжүүлнэ. Энэхүү тойрог нь хүн төрлөختнийг дэлхийн үнэмлэхгүй эзэн болгохын зэрэгцээ бусад твийн сая уугуул иргэдийг боолчилж, тэдний соёлыг нь устгасан хамгийн харгас хөдөлгүүр болон хувирсан юм. Шинжлэх ухааны хувьсгалын хамгийн бодит үр дүн нь аж үйлдвэрийн хувьсгал байсан. Мянган жилийн турш хүн төрлөختөн зөвхөн хүний булчин ширмэс эсвэл морь ба үхрийн хүчиндэл найдаж ирсэн. Харин шинжлэх ухаан бидэнд нүүрс, газрын тос, цахилгаан гих мэтээр байгалийн энергийг нэг хэлбэрээс нөгөөд шилжүүлэх гайхамшигтай нууцуудыг нээж өгсөн. Уурын хөдөлгүүр, цахилгаан эрчим хүч бий болсноор хүн төрлөختөн анх удаа энергийн хязгаарлалтаас бүрэн чөлөөлөгдөв. Дэлхий тэр чигтээ асар том ховонцар, гам болон бетонын үйлдвэр болон хувирчээ. Хүмүүс үдсгэлэн ялан дийлж, урд өмнө төсөөлж байгаагүй элбэг тансаг амьдрал руу шилжив. Гэвч энэ бүхэн мэдээж хэрэг үнэгүй олдоогүй.
Аж үйлдвэрийн хувьсгалан хүмүүсийн гэр бүл, уламжлалт нийгмийн холбооноос нь салгаж, хүйтэн хөндий хотын үйлдвэрийн ажилчин болгон хувиргацгаасан юм. Уламжлалт гэр бүл, овгийн системийн оронд төр болон зах зээл хэмээх хоёр том хүчин зүйл орлон орж ирж, хүний бүх хэрэгцээг хангадаг болов. Хамгийн аимшигтай нь энэхүү элбэг дэлбэг байдлыг хангахын тулд бид их дэлхийнхэн экологийн тэнцвэрийг сүйтгэж, амьтдыг үйлдвэрийн дамжлага дээрх эд анги мэтээр тооцож устгасаар байна. Хүн төрлөختөн байгалыг ядсан хэдий ч өөрийнх нь оршин тогтнох үндсийг давхар ухаж эхэлсэн энэ юм. Тэгэхээр ерөнхийдөө бол Sapiens номын маань тайлбар энд хүрээд төгсөх тийшээгээ бол хазааж байна. Гэхдээ номын хамгийн төгсгөл хэсэгт хараарай биднийг өнгөрсөн рүү биш, харин маш аимшигтай бас сэтгэл догтлуулам ирээдүй рүү харуулдаг. 4 тэрбум жилийн турш дэлхий дээрх амьдрал зөвхөн байгалийн шалгарал хэмээх нэг л хатуу хуульд захирагдаж ирсэн. Гэтэл өнөөдөр шинжлэх ухааны хувьсгалын үр дүнд Sapiens-ууд байгалийн энэ хуулийг эвдэж, ухаалаг загварчлал буюу өөрсдийнхөө оюун ухаанаар амьдралыг шинээр бүтээж эхлэв. Хэмэл оюун ухаан, биоинженерчлэл, киборг технологи гэх мэтээр энэ бүхний эцэст Yuval Noah Harari нэгэн дүгнэлтэнд хүрдэг. Одоогоос 70 мянган жилийн өмнө Африкт амьдарч байсан бидний төрөл зүйл өнөөдөр Бурхны эрх мэдлийг гартаан авцгааж Homo Deus буюу хүн бурхан болон хувирах босхон дээр тулж ирээд байна. Хэрв бид өөрсдийнх нь ген эсвэл тархиныхан бүтцийг өөрчилж чадах технологитой болбол тун удахгүй хүн гих төрөл зүйл бүр мөсөн алга болж биднээс тис өөр бурхантай дүйцэхүйц цоо шин төрөл зүйл бий болох болно. Бид буюу Homo sapiens өөрийнх нь оршин тогтнох эцсийн хуудсыг магадгүй аль хэдийнэ эргүүлсэн байж мэднэ. За ингээд манай Subotai Publishing сувгийн анхны дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. За дараагийн дугаараар яг ямар ном оруулахыг хүсэж байна. Миний хувьд Хараригийн 2 дахь тесрэлт хийсэн бүтээл болох энэхүү хүн бурхан гэд байгаа Homo Deus гэдэг номыг оруулах саналтай байна. За та бүхэн сэтгэгдэл хэсэгт өөрсдийн саналыг хэлж тусгаарай. За мөн энэ контент маань цаашид бол 7 хоногт нэг дугаар тогтмол орох болно. Та бүхэнд таалагдсан бас таалагдана гэдэгт бол маш ихээр найдаж байна. За дараа 7 хоногт дахин уулзтлаа түр баярлалаа.